Шинжлэх ухаан өндөр хөгжсөн ч нууцн тайлагдаагүй өчнөн олон зүйл байгаль дэлхийд байсаар байгаа. Төвний хамгийн энгийн жишээ нь алмас хэмээх авраг биет хүн төрх амьтны тухай яриануд юм. Алмас бол хүн үүссэн цагаас эхлэн хүнтэй зэрэгцэн амьдарч байгалийн урт удаан хугацааны шалралын явцад дэлхий тэр устан үгүй болж буй хүн төрхт нэгэн зүйлийн зэрлэг садан төрөл юм. Эсэн таамаг дэлхийн эрдэмтэн судлаачдын дунд байдаг. Эртний дорн дахны судар шаштарт аламсыг саншин, рийдэг саншин гэж тэмдэглэсэн байх ба энэ нь хүн гөрөөс гэдэг утгыг илэрхийлдэг байна. Хадны сүг зурагт аламсыг аргал, янгир, буга гөрөөс даган явж буй байдлаар дүрсэлсэн байх нь олонтой. Аламсыг монголчууд хүн гөрөөс, өвг гөрөөс, хүн хар баавга, хүн хар гөрөөс, хүн аюу, хар авхай, загийн шар эмгэн гэх мэтээр заавал хүнтэй холбон нэрлэдэг байж. Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дөрвтэй судалгаа хийсэн хүн бол судлаач, аривжрын аривжир юм. Тэрээр аламсын мөрөөр Монгол алтай нуруугаар 1340 хоног аялж, олон 10 домог хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа аламсын мөрийг олж хэвлүүлж буулган авсан байдаг. 3 ч удаа аламсыг харсан гэдэг. Судлаач аривжрын авсан алмсын химээгдэх зураг мөрнийх нь 2 зураг надад байсан. Их цаасан дотроос нь олдоогүй. Мөрн гихтэл томхон шиг хүний 5 ханаас 2 дахин том юм блэ гэж соёлын гавьяд зүтгэлцэн сэтгүүлж, галсангийн жамян хуучилж байна. Аривжрын өөрийн судалгааны ажлын үр дүнгээ нэгтгэн алмас сурвалжилсан тэмдэглэл энэ хүн мөн үү гэсэн 2 ном хэвлүүлсэн байдаг. Төвний алтай нуруунд явуулсан судалгааны ажлыг бүгд найрамдах Монгол ард улсын шинжлэх ухааны академи болон академийн ерөнхийлөгч Ширэн Дэв, бэлгүү номч Бямбын эренчин доктор Майдар нар эл талд дэмжиж дэлхийн шинжлэх ухаанд нээлт болгон оруулах горилдлого тээж байжээ. Аламсыг барихын тулд бүр сайрын уулыг сэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг. 1973 оны 7 дугаар сард аривжир Ховд аймгийн Эрдэнэ бүрэн Баян Үлгийн аймгийн Толов сумын нутгийн заагт орших сайрын уулнаас аламсны мөр олж түүнийг хэвлүүлж зургийг наваад шинжлэх ухааны академи болон доктор эренчинд загтлаар илгээсэн байдаг. Энэ явдлаас нэлээд хэд хоногийн дараа эренчин гуйгаас түүнд та эрэлдэн гарсан эхний өдөртөн аламсны мөр өснөөс зэргийг олж дээжин хөргүүлсэн явдал бол аламсыг амьдаар нь барих түмэн үлзийтэй сайхан үлсийн их бизээ. Таны явуулсан гүлтгэн хивийг хойшин эрдэмтэн Лаванскид явуулав. Эрэл зургийг Бельгийн хүн судлалын доктор Хайблмансад явууллаа. Тэр хүн бүх насаараа хүний өвгийг судлах ажлын төлөө хүчин зүтгэж яваа хүн юм. Танд шин амжилт хүсье гэсэн загтал иржээ. Энэ явдлаас хойш 20 хоногийн дараа аривжирт бас нэгэн загтал ирсэн. Хайблмансын загтал болоод түүний монголчилсан их хөлбөр байж. Доктор Хайблманс 1974 онд бичсэн номонд Монгол алтайгаас аривжрын олсон аламсны мөр 36.5 см урт байгаа нь хэрвээ түүний хүн байна гэж үзвэл 2 м 24 см өндөр нуруутай байх бөгөөд түүнд гутал өмсгөл 52-оос 54 арзмарын гутал таарах ёстой гэж бичжээ. 18 дугаар зууны дунд үед амьдарч байсан өвөрлөгч хошууны 8 бангийн хүү Жамбал дөрж Маарам хэмээгч Овн төмби гэдэг ном бүтээж, номондон аламсны зургийг зурж, аламсны зүсийг эмэнд хэрэгэлдэг Ла Эрдэнэ гэдэг гэж тэмдэглэн үлдээжээ. Ла Эрдэнэ хэмээх аламсны зүсийг хүний шарах, цус алдалтанд эрхэм тустай гэсэн байдаг. Овн төмби хэмээх энэ судар Монгол улсын үндэсний номын санд хадгалагдаж байдаг тухай яриа бий. Өөр нэгэн сонирхолтой баримтул аламсны арьсыг хадгалж байсан тухай түүх юм. 1892 онд Эрдэнэ бишрэлт хамб галсан чой гихчид Далайламаас бэлэг иржээ. Түүний бэлэгэн дунд аламсны арьсан чихмэл байсан бөгөөд уг чихмэлийг хүрээний олон бурхтын адагт залж уг чихмэл 1930-аад оны хүртэл тус хийдэд хадгалагдаж байгаад 1939 онд хийдийг тараахад устж алга болсон тухай яриа байдаг. Үүнээс гадна 1937 онд
Үзэмжний алтан үүрэгт Бадарчин гэж алдаршсан Лувсан Доной Бадарчин лас ороод буцаж явхдаа Цэнхэр номингийн говьоос загин дунд өгсөн байсан эрэгчин хүн гөрөөс олжээ. Тэрээр түүнийг өвчиж арьс зүсийг нь аваад богдын хүрээнд ирсэн аж. Тухайн үед зөв хатаасан хүн гөрөөсний зүс маш үнэтэд тооцогддог байжээ. Маранбууд түүгээр идэгшгүй хүнд өвчнийг эмчлэх эм хийхэд хэрэгэлдэг байв. Лувсан Доной Бадарчин аламсны зүсөө богдын эмчил луу марам гихчид жигчи хуруу дайтай алтаар зарсан байдаг. Мөн хүн гөрөөсний давсалсан арьсаан галбын улаан сахиусны хідэд өргөл болгон өгсөн гих. Ээдийн урчууд түүгээр жихмэл хийсэн бөгөөд уг жихмэл 2 м орчим өндөр, цээж өргөн, бүхс шувтан, урт гартай, хамрынхан угт ойрхон улаан нүдтэй, ганц хуруу орчим өргөн тухтай, зулаагаран хавтгай, хойшоо гээдэн толгойдон азарны дэлмэд үстэй, биеэрийн улаан саарал ноолорхог үстэй, суг цаваараа нэмгэн үстэй, цүрдгэр гидстэй, нүүрэндийн хөмсөг сормоос, захлаас өөр үсгүй хөлийн эрхий хуруу, долоовор хуруун том, халбгар өргөн тавхайн тэмээний тавхаатай адил зузаан эвэрлэг, сайртай байсан тухай Лувсан Доной Бадарчин хуужилжээ. Энэ хүн Төв аймгийн Баянзүрх сумын харьяат 1974 онд 72 настай хүн байжээ. Уг жихмэл мөн 1939 онд галбын хидийг буулган өрн таран хийхэд алга болж. Аламсыг Америкт Бэквуд, Канадад Сасквач, Хойд Кавказад Каптар, Төвдөд Йети, Орост Снежний Человек гэж нэрлэдэг байна. Тэдний цуглуулсан баримт мэдээлүүд ч гэсэн монголчуудын дунд байдаг алмас буюу хөнгөрөөсний дүрх байдалтай адил байгаа нь энэ амьтныг үнэхээр байдаг гэдэг итгэл үнэмшлийг өөрийн эрэхгүй төрүүлнэ. Энэ олон улс үндэстний эрдэмтэн судлаачид өгсөн нийлж худал домбог зохиох боломжгүй баймаар. Анх 1800-аад оны үед аламсны тухай мэдээлэл барууны ертөнцид хүрч аламсыг Төвд Балб улсын нутагт Гимлан нуруунд олноор байдаг гэж үздэг. 1832 онд Ходж Соны аяллаа тэмдэглэлийг Бенгалийн Аз нийгэмлэгийн сэтгүүлд нийтлсэн бөгөөд уг нь нийтлэлд Ходж Сон умард балбад аялахдаа өндөр бүх бие нь бараан өнгийн үсээр хужигдсан 2 хөл дэрэн явдаг амьтныг олж харснаа бичиж үүнийг орангутан мич хэмээн нэрлэж байжээ. 1889 онд Among the Himalayas номондон Лоренс Уидл аламсны мөрийн тухай олон баримтыг иш татсан хэдий ч өөрөө нь тэдгээрийг том баавгай мөр гэж үзжээ. Нэр дурдсан хүмүүс аламсны тухай өөрсдийн хөтөж нутгийн иргэдээс сонсож мэдсэн тодорхой. 20 дугаар зуун эхлэхэд өндөр улсын бүсэд аялах явдал эрчимжиж барууных нь Төвд Балбаар аялах нь түгээмэл болсноор аламсны тухай мэдээлэл олширхад хүргэв. 1925 онд Цэмүү мөсөн голын ойролцоо далайн түвшнээс дээш 4600 м өндөрт аламс харсан газар зүүн нийгэмлэгийн зурагчин Тамбази бичжээ. 1950-ад онд зөвлөлт холбоот улсад шинжлэх ухааны академи сурвалжлагч гишүүн Обручевийн санаачлагаар аламсны мөрөөр мөшгөх судалгааны багийг байгуулж 1958 онд Тамирт судалгааны экспедицийг зохион байгуулж олон баримт мэдээллийг цуглуулсан байна. 1953 онд анх Эверестэд авирсан Эдмунд Хилари, Дензен Норгой нар аламсны мөр харсан илтгэж байсан хожим тэр үгээ няцаах болсон байдаг. Эднийг сэтгүүлчдээс залхасандан энэ мэдээлэл няцаах болсон гэлцдэг. Аламсны экспедицийг 1954 онд Джон Анжела Джексон удирдан аламсны дөрүүд болон олон тооны мөрийн зургийг авчээ. Тэрбэр Пампужи хийдээс аламсны гэгдэх гавлын ясны үлдэгдэл хадаглагдж байсныг мэдээд ус хялгасныхын дээжийг профессор Фредерик Вуд Джонст хүргүүлж. Джонс тэдгээр хялгасыг баавгай митийн олон амьтдынхтай харьцуулан олон хоног өдөр микроскопоор шагаан суусан ч жухам ямар амьтных болохыг тогтоож чадаагүй бөгөөд мич баавгай ер нь нэр мэддэх ямар ч амьтных биш гэсэн дүгнэлт гаргажээ. 1957 онд Америкийн нефтийн магнат Том Слик аламсны ирэлд явах хэд хэдэн экспедицийг санхүүжүүлсний дүнд 1959 онд судлаачдын олсон аламсны гих
ялгдсанаас шинжлэх ухаанд танигдаагүй шимэгч олджээ. Аламсны тухай хамгийн шуугиан тарьсан нэгэн явдал 1967 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Америк нэгдсэн улсын хойд Калифорнийн уулс Лаб Крикийн хүндэд болж гэрийн судалгаа хийж байсан судлаач Рожер Пейтерсон, Роберт Гимлянаар аламстай тулгарч түүнийг кино хальсанд буулгасан байдаг. Энэхүү кино хальсанд буусан бичлэгийн үнэн худал хэсэг нь одоо хүртэл хүмүүсийн дунд маргаантай хэвээрээ байдаг. 2008 оны 10 дугаар сарын 20-нд Япон 7 уулчин аламсны мөрийн зургийг авчээ. Багийн ахлагч Юшитеро Такашито өмнө нь 2003 онд экспедицэд оролцож явахдаа аламс харсан гэж нотолдог бөгөөд аз тааруул ирээдүйд аламсны зургийг авахыг хүсдэг ажээ. 1430 онд Монгол гүрэнд аялсан Герман эр Хайнс Шелтербергийн үлдээсэн тэмдэглэлд аламсны тухай болон Монгол дахин тухай дурджээ. Тэрч байтугай Николай Пержавлский Монголд 1871 онд аламс ажигласан гэдэг.